За эхлэх үү. За сайн мэцхан намайг Батцаа гэдэг. Батцаахан хөхтэй Батцаа. Тэгээд New Media Marketing Agency-д ажилладаг тийм хүн байгаа. Тэгээд энэ ч миний Twitter, Facebook болон миний блогийн хаягнууд байна. Тэгээд би энэний өмнөх сар дээр ерөнхийдөө user experience болон user interface нь яг юу юм бэ гэсэн зүгээр ерөнхийдөө айгу товчхон яриа хийсэн. Тэгээд өнөөдөр болохоор ерөнхийдөө арай жоохон дэлгэрэнгүй ярий, арай жоохон мэргэжлийн үүднээс ярий гэж шийдсэн байгаа. Гэхдээ би өнөөдөр нэлээд олон юм ярий гэж бодсон боловч нэг баг зэргийн ханиадтай байгаа учраас ярих юм багасгаа зөвхөн user experience дээр төвлөрье гэж шийдсэн. За тэгээд ер нь бол яг user experience гэдэг нь юу юм бэ гэдэг асуулт бол байнга тавигддаг. Гэхдээ үнэндээ бол яг user experience нь яг ийм зүйлээ гэд тодорхойлсон яг тогтсон тодорхойлолт одоогор байдаггүй, хүн болгон өөрийнхөө ерөнхийдөө тодорхойлдог. Гэхдээ ерөнхийдөө хамгийн зөв тодорхойлолт нь бол миний бодлоор ерөнхийдөө interaction гэдэг чинь ямар нэг юмтай харилцах гэсэн үг. Ямар нэг юмтай харилцаж байгаа тэр харилцаануудын олонлогийг бол ерөнхийдөө user experience гэж нэрлээд байдаг. User experience гэдэг нь бол яг ямар нэг юм одоо жишээ нь MacBook-ыг ашиглаад хүнд ямар сэтгэл төрж ийн яг тэр сэтгэлдлийг л ерөнхийдөө user experience гэж нэрлээд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол interaction-уудын олонлог гэж байгаа. Тэгээд маш олон төрлийн ер нь бол interaction байдаг. Зарим interaction бол active буюу идэвхтэй яг тухайн үед хийгдэж байгаа interaction-ууд гэхэд болно. Тэр нь юу гэх юм бол жишээ нь вебсайт үзээ явж байхад юу гэдэг нэг button дээр дарддаг ч юм уу те. Тэрийг бол шууд active interaction гэж нэрлэнэ. Харин passive буюу идэвхгүй гэх юм бол юу гэдэг чинь нэг гоё веб үзчихдэг. Тэгчээд сүүлд нь нөгөө веб олохгүй ямар веб байлаа заа зөө эднэргээд хайгаал ингээл тэр вебийг дахиад нэг үзчих юмсан харчих юмсан хүнд харуулах гал ингээд идэг. Тэрийг бол ерөнхийдөө passive interaction гэж нэрлэнэ. Яа гэх юм бол тэр хүнд experience буюу яг сэтгэл төрүүлж чадсан. Гэхдээ өнгөрсөн хойно тэрийг ойлгосон гэсэн. Дараачих нь болохоор зүгээр хоёр дахь маягаар ерөнхийдөө энэ interaction-ууд хийгддэг. Тэр нь юу гэх юм бол зүгээр энэ веб маш гоё веб. Гэхдээ зүгээр энгийн хэрэглэгчнүүд тэр вебийг бол маш гоё веб гэж харахаас девелоперууд бол голдоо за хиний хийсэн веб байна гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө доотлолт нь хиний тамга байна гэх маягаар ханддаг. Энийг бол ерөнхийдөө secondary interaction гэж нэрлэнэ. Энэ гоё вебийн ард цаана юу байна гэхийг нь ерөнхийдөө сонирхчин гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол interaction-уудыг янз бүрээр л ерөнхийдөө ойлгож орчуулж болно. Тэгээд юу гэдэг зарим хүмүүс бол одоо энэ ч бичсэн жишээ гэх юм бол юу гэдэг зарим хүмүүс ингээд нар мандахыг бол бишээ нар жаргахыг бол ингээд айгүй уйтгартай depressing гэж үздэг те. Гэхдээ тэр хүн үнэхээр тэгж боддог бол бид нэр тэр бодлыг нь хизээч өөрчилж чадахгүй. Гэхдээ user experience яг юун дээр тулгуурладаг вэ гэх юм бол ихэнх хүмүүс нар одоо жаргахыг гоё гэж үздэг те. Тэрэн шиг л ерөнхийдөө юу гэдэг юм ихэнх хүмүүс цагаан өнгөнд дуртай байдаг ч гэдэг юм уу. Тэрэн дээр тулгуурлаж л ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлчлэгээ хийдэг гэсэн. Тэгээд ерөнхийдөө одоо user experience гэдгийг товчхондоо бол ингэж тодорхойлж болно. Тэгээд user experience design гэхлээр болохоор одоо дараах 3 төрлийн ерөнхийдөө үйл ажиллагааг нийлбэр гэж болно. Тэр нь юу гэх юм бол нэгдүгээр бидний өөрсдийн одоо удирдах чадах controllable одоо interaction-уудыг тодорхойлох. Тэр нь юу гэх юм бол жишээ нь нэг webhosts гэж авч үзэх юм бол юу гэдэг хүн webhosts руу ороод аль руу илүү хүний анхаарлыг татмаар байна. Ямар өнгөтэй байвал хүн одоо илүү тохиромжтой байна. Хүний нүдэнд илүү нийцтэй байна. Одоо тэр баттныг нь хаана тавьчвал хүн илүү дарах гэдэг юм те. Баттн дээр нь ямар үг байх юм бол илүү хүнд ойлгомжтой байх гэдэг юм. Одоо бидний өөрсдийн хийж чадах зүйл гэсэн үг. Дараачих нь болохоор бидний тэр одоо юу гэдэг удирдлагаас beyond our control
team interaction-уудыг ерөнхийдөө тодорхойлох, аль болохоор л тодорхойлох гэсэн. Энэ дээр одоо жишээ нь ямар жишээ байж болох вэ гэхээр юу гэдэг чинь зарим хүмүүс ороод ингээл веб дээр хаамаагүй юм дараад ингэж дарж үздэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгж үзэхэд одоо юу гэдэг ямар нэг байдлаар эвдэрх үү эсвэл тиймэрхүү юмнуудыг нь аль болохоор л байж болох бүх юмнуудыг л зохицуулна гэсэн өөрсдөө тодорхойлж дараачих нь болохоор reducing negative interaction гэх юм бол ерөнхийдөө хүнд буруу сэтгэл төрүүлж болох интеракшнуудыг аль болохоор багасгах. Жишээ нь манай яг Монголын вебүүд донд амар их байдаг. Веб үзээ явж байхад нэг хуудсан дээр нарангууд юу гэдэг чинь хийгдэж байна гэсэн бич гараад ирдэг юм. Эсвэл нэг хуудсан дээр нарангууд ажиллагаа хийдэг. Ингээд юу ч байхгүй тий. Гэх мэтчлэн иймэрхүү negative interaction-уудыг багасгах хэрэгтэй. Энэ дээр тулгуурлаж ерөнхийдөө бол сайн user experience гарч ирнэ. Ерөнхийдөө бид нэр чадах зүйлүүдээ хийцэн байж болох зүйлүүдийг бүгдийг тодорхойлцсон. Аль болохоор negative сөрөг сэтгэл төрүүлж болох interaction-уудыг аль болохоор багасгацсан байж иж ерөнхийдөө сайн user experience design гарч ирнэ гэсэн үг. User experience designer-ууд нь болохоор ерөнхийдөө бол маш олон талын чадвартай байх шаардлагатай байдаг. Тэгээд ганц ерөнхийдөө тэр хийж байгаа зүйлээ анхаарахаас гадна бас бүх одоо хандж байгаа хэрэглэгч нараа бас ойлгох тийм чадвартай байх хэрэгтэй. За ерөнхийдөө тэгээд user experience хийхэд шаардлагадаг одоо юу гэдэг 5 дүрм одоо commandment гэх юм бол бүр сургаал гэж орчуулж болно. За нэгдүгээрт гэх юм бол ер нь хэрэглэгч үргэлж зөв байдаг гэсэн юу байна? Дүрм байна. Яагаад гэх юм бол би бол ямар нэг юм хийж байхад би өөрөө хэрэглэгч нь ш. Одоо neither is your boss гэдэг чинь бол ерөнхийдөө чиний захиралчин ч гэсэн тэр хэрэглэгч чинь биш. Тэгэхээр өөрийгөө биш захирлаа биш гол нь хэрэглэгчээ сонсох хэрэгтэй. Ямар нэг бүтээгдэхүүнийг хийхдээ. Ерөнхийдөө яг хоо энэ чинь юм зураг байна л та. Ерөнхийдөө ингээд одоо ямар нэг програм хийх гэж илаа гэж үү. Тэнгүүд user interface тэгээд logic дараа нь data гэсэн ийм ерөн 3 layerтэй ийм програм хийх гэж байна гэж бодъё. Хэрэглэгч нар болохоор тэнцээ зүгээр л одоо монголчуудын юу гэдэг нэг газруудтай очиод уулзгаар болохоор яг юу хэлэх гээд байгааг мэддэггүй. Зүгээр л нэг тийм гоё юм хийлгэнээр нэг тийм гоё гэлээдэг. Одоо эн чинь magic гэж зүгээр тодорхойлсон байгаа шиг. Тэгээд манайхан болохоор голцоо хийхдээ ингээд шууд юу гэдэг нь баг бичээд эхэлждэг. Ерөнхийдөө ингээд датанаас эхлээл шууд бичээл хамгийн сүүлд нь интерфейсээ хийдэг. Ерөнхийдөө уул нь бол яг жинхнэрээ зөв хийн гэх юм бол хэрэглэгчээ ойлгочоод интерфейсээс эхлээд дараа нь дата руугаа явах юм бол хамгийн ерөнхийдөө зөв дараалал нь байдаг. Тэгээ хоёрдугаар дүрм гэх юм бол хэрэглэгчийг ойлгох гэдэг асуудал байдаг. Ерөнхийдөө бид нар өөрсдөө тааруулаад хийчих юм бол масс хэрэглэгч нар бол хизээж тэрийг хүлээж авахгүй ойлгож чадахгүй. Хэрэглэгч нарт яг 100% тааруулаад хийчих юм бол биднэрт өөрсдөд маань хизээж таалагдахгүй. Тийм болохоор бид нар яг дунд нь тэр sweet spot буюу яг дундыг нь олох хэрэгтэй. Хамгийн гол нь бол за тэгээд 3 дугаар дүрм гэх юм бол ерөнхийдөө solutionering гэдэг үгийг бол за зэвтэйхэн орчуулах юм бол бид нар чинь ингээл нэг янз бүрийн юм илүүдтэй юм туршиж үзэх амар дуртай те. Ер нь бол нэг юм хийх гээл янз бүрийн юм туршаалдаг, ингэчүүлч илүү гоё болчмоор ч юм шиг гээл. Ерөнхийдөө тэрийг айл болох багасгах хэрэгтэй. Бид нар өөрсдийн яг тухайн нөхцөл байдал яг юу хамгийн боломжтой байна. Яг тэр асуудалтай тохируулаад ерөнхийдөө шийдлээ олох хэрэгтэй. Түүнээс яг үнэхээр хамгийн зөв шийдлийг олох гэдэг юм бол ерөнхийдөө ер нь бол олж чаддгүй. За энэчнээс ингээд зураг харах юм бол нэгдүгээр зураг гэх юм бол хэрэглэгч ингээд ийм юм хийлгмээр байна гэдээ ерөнхийдөө тайлбарсан байна л та. Тэгсэн чинь дараа нь болохоор одоо төслийн менежер болохоор тиймэрхүү юм хийлгэх гээд байгаа юм байна гэд ойлгоод системийн аналистад тайлбарласан чинь системийн аналист нэг иймэрхүү юм хийх гээд байгаа юм байна гэсэн анализ гаргаад тэгээд дараа нь болохоор программист нь тийм болгоо бичсэн байгаа байхгүй. Дараа нь тэгэнгүүтээ цаана нь болохоор нөгөө нэг яг зарж байгаа юу гэдэг маркетингийнх нь хүмүүс болохоор хэрэглэгчд болохоор энэ манай бүтээгдэхүүн бол ийм бүтээгдэхүүн гэдэг тэнцээ тайлбарлсан байгаа байхгүй. Тэгэнгүүтээ дараа нь эн чинь документ нь болохоор ийм юм бэлдээд
Тэнгүүтээ одоо суйрлуулалт болохоор бид нар болохоор ийм юм суйрлуулж өгөөд тэнгүүтээ хэрэглэгчээс болохоор тим хэмжээний мөнгө аваад тэгээд дараа нь тим хэмжээний саппорт үзүүлсэн байгаа байхгүй. Гэсэн чинь хэрэглэгч болохоор юу хүссэн бэ гэх юм бол тийм л юм хүссэн баг. Уулын бол. Тэгэхээр энийг хэрэглэгчийн хамгийн гол нь айгүй зөв ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө яг иймэрхүү юм бол айгүй их анзаарэгддэг. Ерөнхийдөө энэ бол яг бодиттой зүйл. За дараагийн зүйл асуудал гэх юм бол ерөнхийдөө форм гэдэг хэлбэр дүрстэй. Хэлбэр дүрс ерөнхийдөө ямар ч зүйл маш сайн юутай байх хэвээр. Хэлбэр дүрс одоо харагдах байдалтай байх хэвээр. Жишээ нь макар ярих юм бол мак бол хийх зүйлээ сайн хийдэг. Гэхдээ хэлбэр дүрсэн ч гэсэн адилхан сайн байдаг. Тийм учраас бид нар маш энгийн чанартай мөртлөө ойлгомжтой зүйл хийх ёстой. Бид нар яг энэ шиг юу гэдэг ингээд тат гисэн байхад өөдөөс нь түлхээ зөксөд байхаар юм хийж болохгүй ерөнхийдөө. За дараагийн дүрмх юм бол агуулга бол хаана ерөнхийдөө ямар ч веб ч вэ, програм ч вэ, ямар ч одоо компьютер ч вэ, гарын авлага юу ч вэ. Бид нар агуулган дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Бид нар зөвхөн систем дээр анхаарат ажиллахгүй. Ерөнхийдөө бол энэ ч үзүүлснээр бол нийт веб хэрэглэгчдийн 95% нь контентын 80%-ийг уншдаг. Тэгэхээр одоо 5% хэрэглэгч нь 20%-аас одоо дээш хэмжээний контентыг уншдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар яг хэрэглэгч нарт контентыг уншуулахын тулд маш сонирхолтой зүгээр нэг юу биш контент дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө контент дизайн, контент маркетинг гэдэг угаасаа бүр тусдаа бас салбар ойлголт байдаг болсон. За дараагийн дүрм гэх юм бол одоо шинийг хийх хэрэгтэй, хуулж болохгүй. Яа гэх юм бол манайхан ер нь хуулах хандлага аюу ихтэй хүмүүс. User experience хийнэ гэдэг бол аливаа бүтээгдэхүүнийг л шинээр гаргаж ирнэ л гэсэн үг. Тэгэхээр аль болохоор одоо юу гэдэг хуулахгүй, дуурайхгүй хийх хэрэгтэй. За жишээ нь юу гэдэг чинь за энэ iPod-ыг бодъё л тоо. Энэ болохоор янз бүрийн MP3-ууд ч юм уу ингээл юунууд аюух байдаг те. Хөгжим сонсдог юмнууд. Гэхдээ Apple шиг яг ийм original, unique дахин давтагдахааргүй юм дизайнууд гаргаж ирж байгаа компаниуд амар цөөхөн байдаг. Тийм болохоор бид нар бол яг Apple шиг ч юм уу за Apple-тай бид нар өөрсдөө одоохондоо харьцуулаад яхав. Гэтэ зүгээр жишээ татхад бол бид нар яг ийм шинийг сэтгэж хийж явах хэрэгтэй. Дараачих нь болохоор хинч ашиглаж чадхаар хийх хэрэгтэй. Яа гэх юм бол одоо энийг гэхэд бол хинч ашиглаж чадна. Тим төвшөнд хийх хэрэгтэй. Дараа нь болохоор яг яаж хийх гээд байгаа маш сайн төлөвлөх. Ерөнхийдөө дизайн гаргахаас өмнө юу хийх гээд байгаагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй дизайн хийгээд ерөнхийдөө бол худлаа. Тэгээд хамгийн сүүлийн 9-р болохоор зорилгоо ойлгох. Бид нар яг юу хийх гээд байгаа юм бэ? Бид нар чинь тэгэл юм хийж явж байгаа л дундаасаа ийм ч юм хийчихвэл зүгээр юм уу, тийм ч юм хийчихвэл зүгээр юм уу гэ дундаасаа өөр юм хийх. Одоо яг хийх гэдсэн юм орхих тал бол айгүйх анзаарэгддэг. Тэгэхээр бид нар яг зорилгоо үнэхээр ойлгоод яг тэр зорилготой л хүрэхин тулд явах хэрэгтэй. Хамгийн сүүлийн дүрм гэх юм бол ерөнхийдөө бол алдаанаасаа суралц. Энэ бол бүх одоо хүмүүсийн хэлдэг зүйлтэй. User experience төр бол одоо юу гэдэг нэг вебийн интерфейсийг, experience-ийг хийлээ гэж бодоход бүхэн таалагдах албагүй. Бид нар гологдож болно. Жишээ нь энэ iPod гэхэд ийм юм хийгээ гаргасан. Гэхдээ энэ нь явахгүй байх байсан ч магадлал байгаа тийм. Ерөнхийдөө Apple 2 гээд гарахад бол Apple 2 хизээж явж байгаагүй. Нэгээ гүйцээгүй. Тэрэн шиг алдаанаасаа маш сайн суралцах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө experience-ийн тухай ярихад ийм байна. Тэгээд user interface гэдэг нь болохоор ерөнхийдөө experience-ийн л зүгээр нэг жижигхэн л хэсэг нь л дээ. Зүгээр ерөнхийдөө ийм юм хийн гэдгээ тодорхойлцоод тэрийгэ бий болгож байгаа зүйл нь бол интерфейс гэдэг би өмнөхдөр ярьж исэн. Тэгээд
За тэгээд өөр асуух зүйлс байна уу? Би яг өмнөх юун дээр бол ярихдаа зүгээр нөгөө яг бодтой жишээн дээр яагаад ингэж хийсэн бэ гэж яригээ тэгжсэн. Гэхдээ тэрийг ярих гэхлээр айгүй урт удаан болчих гэсэн. Тэгээд би өөрөө хоолой өвдөд ярихад айгүй хүндрэлтэй байгаа учраас түр хоош нь тавилаа. Тэгээд ерөнхийдөө user experience-ийн тухай ярих гэм байна. За өөр асуудалчлаа болох зүйл юу байна? Хоочлохгүй гэдэг чинь тийм. Харин user experience гэдэг чинь харин ч хооllох хэрэгтэй юм шүү. Яагаад? Одоо тэр доош харсан сум биш үү те. Тэр доош харсан сумыг хэн ч хараад доош цэс орч гарч ирэх юм байна гэдэг user experience-д байгаа шүү дээ. За тийм л те. Гэхдээ тэрийг бол жишээ нь яг хооllох гэж ойлгоход хэцүү ш. Тэр чинь хэтэрхий ерөнхий асуудал. Сум шүү дээ. Бид нар болохоор ярьж байгаа юм чинь ерөнхий юм. Одоо жишээ нь macOS гэхэд бол хинэгч дуурайгаагүй үйлдвэрлэлийн систем тий. Юу гэдэг яг үйлдвэрлэлийн системийн харагдах байдлыг нь ярьж байгаа болохоос бид нар жишээ нь ганц энийг нь ингэж тавьчаад хуусан гэж ярих бол хэтэрхий ерөнхий асуудал л та. Тий. Тэгээ яг user experience гэдэг зүйл одоогоор дөнгөж л яригдж байгаа зүйл. Тэгээд их дээр үеэс хойш байсан ч гэсэн манайх Монголд бол харьцангуй сүүлийн үед л жоохон хөгжөөд явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд яг user experience designer гэдэг хүмүүс илүү олон болоосай гэж хүсэж байна. Энд чинь бол mostly developer-ууд л байгаа бах л та. Гэхдээ experience-ийг арай илүү сонирхол миний зүгээс бол их баярлах байна. За тийм л баг шүү дээ. Яг энд товч тавьдаг юм. Яадаг вэ? Нэгдэр нэр суугаа шүү. Яа чи хамгийн ихнийхийг нь сонсох хэрэгтэй байх л та. Нэгдэр дээр байгаа шүү. Баатан тавьдаг хүн гэх юм бол хинч баатан тавьж чаддаг шүү дээ. Ер нь бол. Тэгтээ яг тэр баатны ажил тэр байх хэрэгтэй гэсэн дүрэн байдаг л байна тийм үү? Тийм тогтсон дүрэн бол байдаггүй. Тэгэл утгагүй л шүү дээ. Байвал тэр чинь утгагүй. Experience бол зөв мэдрэмжийн асуудал. Түүнээс хин ч гэсэн монголчууд гэхэд зүгээр л их сургуульд заахта код бичгээл тэгэл манайхаа өөрсдөө нэг юм үрж тавиал тэрийг гоё гээл яриад явдсан шүү дээ. Ер нь бол тэрийг яг жинхэнэ утгаараа гоё яаж гоё байх вэ гэдгийг шийддэг хүмүүс. Бид нар одоо жишээ нь харалтаа бид нар PowerPoint-ийг л харалтаа. PowerPoint-ийг зүгээр developer ингэж ийм болгоод хийгээ суугаагүй шүү дээ. Developer код нь бичсэн хэрэглэгч талдаа яг энчэн нь юу байвал хүнд ашиглахад илүү эвтэйхэн байна гэдгийг бол experience чинь л хүн хийгээ сууж байгаа юм. User experience гэдэг зүйл нь хүн төрөлхтний олон хүнийг болгоход арга зүйл юм шиг. Тэгж ойлгож болно. Тийм. Гэхдээ яг хавтаа илүү л юмыг хэрэглэхэд хялбар болгож байгаа бол шинжлэх ухаан гэх юм уу. Бүр яг гүнзгий төвшөнд нь судлах юм бол бүр сэтгэл зүй судлал явдаг юм лээ. Яг хүний ерөнхий зан характер, нийт ерөнхийдөө эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг одоо юу гэдэг гоё юм ийм өнгө харахаар ийм одоо бодис тархинд ялгардаг, малгардаг амар сонь юм байдаг юм билүү. Бүр нарийн судлах юм бол user experience хүн төрөлдөө тийм юу байх хэрэгтэй тийм сэтгэл судлал нэгддэг ч юм уу ийм өнгө таалагддаг. Тийм, ерөнхийдөө одоо ингэдэг бол user experience-ээр зүгээр яг бакалаврууд нар байдгүй ч гэсэн магистрийн зэрэг бол их хамгаалдаг тийм юунууд байдаг болсон яг хараад хад. Тэгээд тэнцэн нь болохоор яг ингээд хичээлүүдийг харахад бол зарим хичээлүүд нь бол яг яалчгүй сэтгэл судлал гэж байдаг юм л. Psychology гэсэн хичээлүүд ордог. Тэгээд тийм нарийн явдаг бол цаа нөгөө уус орн бол соёлын ялгаа шүү дээ. Тийм. Гэхдээ яг ерөнхий л гэж хийн л дээ. Би түрүү хэлсэн шүү дээ нар мандах зарим хүмүүс өөдрөтөө санагддаг ч гэсэн ихэнх хүмүүст гой санагддаг гэдэг тий. Тэгэхээр одоо жишээ нь iPod-ыг бол монголчуудын соёл тийм гэж тооцож хийгээгүй. Гэхдээ бид нэр ашиглаж чадаалаа шүү дээ. Тийм тэгэхээр ерөнхий л юм судалгаан дээр үнэлцэл хийж байгаа зүйл л дээ. Тийм бид нар бүр тийм бүр яг тэгж хийгээл болох л баг. Тэгээс яг general хий гэх юм бол бид нар бүх үндэсний соёлын судлал хизээч хийж чадахгүй шүү дээ. Тэгэл
Бүгдийн судалж байгаа бас тэр спот ямар спот лээ. Hot spot, sweet spot. sweet spot нь олж болно шүү дээ. Тийм тэгж болно. Гэтэ яг янз бүр л байдаг шүү дээ. Одоо компьютерууд гэхэд яг л нөгөө нэг боловсролын юунд зориулагдсан компьютерууд гэдээ бас байдаг те. Тэгээд бүр яг нөгөө цэрэг дайны зориулттай супер компьютерууд ч гэж байдаг. Тэгэхээр яг ингээл мастай зориуллаад ерөнхийдөө хийгээлэх шиг юм л да. Бидний хэрэгжилж байгаа юмнууд бол голдоо нийт хэрэглэгч нар болон одоо девелопер талын хүмүүст зориулсан юм л бид нар голдоо хэрэгжилж байгаа шүү дээ. Hardware гадна талын дизайн бас user experience хамаарна шүү дээ. Хар зур гэдэг ч үйлээ. Hardware. Hardware design тэр бол user experience бол бүх юмд л хамаарна л та. Тэгвэл одоо ингээд гоё гаднаас гоё харагдаж байгаа гэсэн одоо би ингээд дээр ингээд удаан гараад тавхад тэр иргэнгийн гар ингээд мөр үлдээд ирчлээ. Тэр user experience таамах эсвэл ergonomic өөр юм таамах. Тэр бол яг user experience-тэй бол хамаарахгүй байна. Тийм. Тэр одоо гар удаан тавиад одоо энэ чинь халтаан ч юм уу те тэр бол бас сонирхол асуудал л та. Энэ чинь нөгөө хүн компьютерийн харьцаа гэдэг. Тийм human computer interaction гэж байдаг. Тийм. Гэхдээ тэр чинь бас арай өөр шинжлэх ухаан таам л. Тэр нэг жинхэнэ нэг сайн хэлсэн юм. Тийм. Тэр чинь яг саяны хэлсэн юмыг зохицуулах. User experience болохоор чинь бүр тийм хүн компьютер яг гараа ингэж одоо тийм бүр нарийн юм хийхгүй л дээ. Тэр чинь human computer interaction гэдэг бүр тусдаа бас нэг салбар байгаа. Нэг код коллеж л нэг кино үзэж байгаа 60 1 секунд гарч байгаа 60 хэсэг нэг өнгөрсөлөө тэр хүний намын цанг болж ирсэн нэг тийм байгаа зү шүү. Тийм. Тэр бас user experience авах тий. Тэр user experience орохгүй хаа. Тэр чинь арай өөр төвшний болоод байна. Өөр юм асуух юм байна. Дизайны мэдрэмж үү user experience ингээд багнаад чинь яраас явуулах юм шиг байна. Дизайны мэдрэмжгүй гэж код аваачдаг гэхдээ дизайны мэдрэмж үү бүгд баг гэж хэлсэн. Гэхдээ ийм л дээ. Хүний өөрийнх нь сонирхлоос л айгүй болох баг. Одоо би болохоор нэг Google-ийн ерөнхийдөө бүтээгдэхүүнүүдийн user experience надад амар таалагддаг. Амар энгийн мөртлөө хинч ойлгохдохоор хийгдсэн байдаг те. Тэгээд яг Google-ийн user experience department гэдэг бүр тусдаа хилцээд юм байлээ. Тэгээд тэр хилцээнээ зүгээр ингээ блогуудыг хэсээд уншаа явж байхад бол бүгдээрээ л ерөнхийдөө бол developer байжгаад тэгээд user experience руу шилжсэн хүмүүс байдаг. Яа гэх юм бол өөрөө development хийж исэн хүн зүгээр нэг дизайн хийхээс хамаагүй илүү хэрэглэгчд ойр төвшөнд бас девелоперуудаа ч ойр төвшөнд буулгах боломжтой байдаг. Тийм болохоор ер нь бол бүгдэнд нь л боломж байгаа гэсэн. Би ч гэсэн өөрөө ерөнхийдөө бол мэдээллийн технологийн л бакалаврын зэрэгтэй хүн шүү дээ. Өөрөө development хийж исэн. Гэхдээ сүүлийн үед бол голдоо front end талдаа л development хийж байгаас бүр back end code бол нэг бичихгүй байгаа. Тийм би ер нь бол тийм сайн биш шүү дээ. Гэтэ ер нь user experience-ийг дизайнер биш болохоор user experience-ийг дизайн гэж ойлгож болохгүй. User experience хийж байгаа нь дизайны мэдрэлийг чухал юм биш юм шиг. Тэр бол чухал л да. Чухал л да. Бид нар жишээ нь Google Gmail гэж бодъё л доо тий. Зүгээр developer яг Gmail шиг хийж чадахгүй байхгүй. Ер нь бол яач ч зүгээр код нь бичиж чадгал баг. Гэхдээ хэрэглэгч талаасаа тэгж хийж чадахгүй л тий. Яагаад ч хийж чадахгүй. Ер нь тэгтээ баатан дээр доороо видео хүмүүс гэдэг өнгийн гадна талын тий. Тийм. User experience гэдэг чинь өөрөө дотроо ингээд яг нөгөө би шүү дээ. User interface нь бол зүгээр нэг хэсэг юм аа. Тэр чинь тэгээд одоо ер нь бол амар олон төрөл байдаг болсон шүү дээ. Information design гэж байна, visual design гэж байна, user interface гэж байна, interaction design гэж байна. Бүр айгүй олон янзын тийм юмнууд байдаг болсон. Тэгэхээр user experience бол бүгдийг нь ерөнхийдөө бадсан sweet spot нь л гэхгүй ер нь бол тийм. Тэгэхээр яг user experience design хийдэг хүн бол өөрөө development мэддэг байх хэвээр. Дизайны талаар ерөнхийдөө өнгө мөнгөө
мэддэг байх хэвээр. Interaction design гэдэг одоо хэрэглэгч ер нь яаж харилцахын гэдгээ мэддэг байх хэвээр. Ерөнхийдөө бүгднгээс нь мэддэг, тодорхой хэмжээнд мэддэг байх хэвээр хүн л болж таарад байгаа юм л та. Тэр нөгөө нэг эмгтээчүүд юу хүсдэг вэ гэнэ? Тийм. Тэрэн дээр нөгөө эмгтээчүүд ойлгох гэдэг нь өөр дээр. Тэр комс үздэг. Зардаг юм. Тийм. Тэрнтэй юм яг адилхан. Тэмтэй төстэй. Тийм. Тийм. Ер нь бол хэрэглэгчээ ойлгож ижил бид нар яг ер нь бол амжилттай бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхгүй бид нар яг үнэндээ девелоперуудын хийсэн юмыг шууд ингээд хүн тайлбарлахад ойлгодгүй шүү дээ. Яг үнийг л та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Яг жинхэнэ утгаар нь яг бүтээгдэхүүн болгож гаргахад ялцгүй шаардлагатай зүйл болчиход байгаа юм л та. За тийм ээ. Өөр асуух зүйл байна уу? Юу одоо user interface experience нийт ганц юм дээр чихгүй ер нь бүх төрөлт бол ер нь ашиглаж болох гэсэн юм байна. Тийм бүх төрөлд ашиглаж болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бол бүр илүү их ашиглахаа тэгж болгоод шүү дээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх юм бол industrial design гэдэг бас жоох ондоо л да. Тий. Гэхдээ ерөнхийдөө user experience гэдэг чинь яг л хэрэглэгчийг л ойлгох гэсэн л ерөнхий зарчим шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүх салбарт л хэрэглэгдэж байгаа л да. Тийм. Ерөнхийдөө нэг кафед ороод суугаад кофе уучаал гараа явлаа. Энэ гайгүй кафе байна. Тогтоо энэ кофег гайгүй ингээд бодоод гарлаа гэдэг чинь тэр хүний user experience гэдэг чинь зүгээр л хэрэглэгчийн туршлага гэсэн үг шүү дээ. Ер нь шууд орчуулах юм бол тэр хүн энэ кафе гайгүй байна гэсэн бодол үлдэж байна гэдэг чинь бас user experience л гэсэн үг байхгүй. Ер нь бол за ер нь бол юм л байна да. За зөвхөн